За эндээс энэ бүсийн хөгжлийн сан гэдэг нэг сан үсэх нэ энэ хуульд байхгүй ийм сантай болох юм байна гэж харагдаж байна. Тэгэд энэ орон нутгийн хөгжлийн сангаас ямар ялгаатай юм бэ? Энэ одоо орон нутгийн хөгжлийн сангаараа явж болохгүй заавал ингэж хуульчлах шалтгаан юундаа байгаа юм бэ гэдгийг асуучих. За яагаад бас ингэж асууж яах гэхээр ингээ бүсийн хөгжлийн сан гаргана гэдэг ингээд нэг президент тогтоохоор одоо бусад бүсүүд бүгдээрээ бүсийн хөгжлийн сантай болёо. Ийм юмнуудаа эндээ авъя гэл ингээл эхлэх байх л та. Би тийм үр дүнг харж байна. Тэгэхээр энэ дээр нэг одоо хариулт өгөөч. За олборлолтын талаар нэг мэдээлэл өгчөж. Өнгөрсөн 2025 оны олборлолтын дүнг нэг хоёр компани л байгаа. Тэр хоёрын дүнг нэг тус нь бол нэгтгэхэд нэг хилээд өгчөж. Бид нар бол өмнө энэ 2012-3 оны үед чинь 1.1 сая тонн жилдээ олборлож исэн юм түүх баг. За тэгээд энэ одоо газрын төсний салбар өдөрт 1 сая долларын одоо мөнгийг улсын төсөвт төвлөрүүлж исэн юм түүх байгаа. Тэгэхээр бид нар юу хэлэх гээд байна гэхээр энэ олборлолтоо нэмэгдүүлж энд одоо авах мөнгө чинь нэмэгдэн штэ. Тэгэхээр бид нар энэ дээр энэ одоо хөрөнгө оруулалт за дээрэс нь нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа компани энтертэйгээ одоо ойлголцож шин талбай ашиглах энтер гэдэг байдлаар энэ олборлолтоо нэмэхгүй бол нөгөө 1.5 сая тонныг хэрэглэх газрын тус боловсруулах үйлдвэр маань одоо нэг жил гарангийн дараа хаалга тогшоол байж ашиглалтанд орох гээд. Энэ талаар ер нь ямар арга хэмжээ авж байна гэдэг нэг асуудал байна. За бид нар ч одоо жилдээ 2 тэрбум доллароо Оросын холбооны улс руу бэлнээр нь явуулаад газрын төсний бүтээгдэхүүн авч байгаа. За бас тэрийг гуйн барин янз бүрийн асуудал нөхцлүүдийн дундуур авж байгаа. Тэгэхээр өөрсдийн одоо газрын төсний хэрэглээнийхээ 55%-ийг хангах энэ одоо үйлдвэрээ одоо бариад жил хагасны дараа ашиглалтанд орох гэж байна. Энэний гид содод руу хийх, амруу хийх газрын тусан дээр нь ямар бодлого бодож цаашаа явж байна. Энд чинь өнөө маргаашгүй болж байгаа шүү. Энэ бол нэлээд одоо тийм сэтгэл түгшээс ийм зүйл болж байгаа. За дээр нь ашиглалтын баталгаат нөөцийг нэг хэмжээг нэг хилээд өгөөч, хүмүүс бас энийг их асуугаад байдаг. За тэгээд дээрэс нь энэ одоо юу хайгуулын асуудал дээр нэг хариулт авчи. Хайгуул дээр одоо яг хайгуул явагдаж байгаа хэдэн талбай байна, үр дүн байна уу? Хайгуул хийгдэж гэнэ үү гэдэг нэг ийм зүйлийг ажлын хэсгээс нэмээс асуучих. За тэгээ энэ дээр нэг юм нь болохоор энэ яг энэ хуулийн өмнө ашигт малтмалын тухай хууль орж ирж байгаа. Ашигт малтмалын тухай хуулинд чи ерөөсө гол амин сүнс концепцэнд энэ амнатын хэчнээ хувийг өмнөх хуулиасаа нэмүү байдлаар орон нутагт одоо үлдээх вэ гэдэг л ийм концепц. Тэгэхээр энэ Доронтой аймгийн иргэдэд энэ газрын тусаа ашиглуулж байгаа энэ аймагт нь бол амнатын өндөр хувь өгөхийг нь бол дэмжиж байгаа. Энэ бас нэг алтаа газрын тусаа өгж байгаа газарт нь ахиу орлого өгөхгүй энд тэр хүмүүст чинь ямар одоо сэтгэл ханамж байх вэ тийм ээ. Тийм утгаараа бол энэ зөвөө тэгээд саяны асуултуудад хариулт авъя. За ажлыг хариулъя. 4. За Жүлдүр эрдэс байлгийн газрын төсний бодлогын газрын дарга. За Дорнодоо аймгийн Тосуул Тамсаг 21 талбай дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа Петро Дачин Тамсаг компани орд ашиглах төлөвлөгөөнд үндэслэж за газрын тус боловсруулах үйлдвэрийг бид барьж эхлүүлсэн. За Петро Чайна Дачин Тамсаг компани бол за эд олборлолтын хувьд бол 1.2 сая тонныг олборлож 1.1 сая тонн газрын тусыг экспортлж байсан. За нөөцийн хувьд бол 335 сая тонн геологийн нөөцтэй. За ашиглалтын баталгаат нөөц бол анх 43.5 сая тонн. За эрдэс байлгийн санд бүртгүүлж байсан бол өнөөдөр 12 сая тонныг олборлоод экспортлсон байна. За сүүлийн үед олборлолт тодорхой хэмжээгээр буурсан. Өнгөрсөн 2025 онд бол Монгол улсын хэмжээнд нийтдээ 518 сая тонн газрын төсний импортлож экспортлсон байна.
За үндсэн гол шалтгаан бол 1991 оны газрын тосны тухай хуулиар байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой нийцэхгүй. За нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, нөөц ашигласны төлбөр гэх мэтчлэн тухайн үед бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр Монгол Улсын засгийн газарт ногдох хувь хэмжээнд орсон байгаа гэдэг байдлаар гэрээлэгдсэн байдаг. Гэрээний дагуу бол уг татварууд Монгол Улсын засгийн газарт ногдох хувь хэмжээнд байгаа гэж тооцогдох ёстой байдаг. Гэтэл хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой маш их хэмжээний татвар тавигдсан, за актууд мөнгө тавигдсан, нөөц ашигласны төлбөргээ тавигдсан нэлээдгүй асуудлууд боссон учраас уг асуудлыг шийдвэрлэсний дараа бид тухайн ордууд дээр хөрөнгө оруулалт хийж тосны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэн мөн нэмэлтээр хайгуулын талбай ашиглаж нөөцийг хайгуулын талбай дээр бүтээгдэхүүн авах гэрээ байгуулж нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэдэг байдлаар эдийн талаас мэдэгдээд ажиллаж байна. Сүүлийн 4 жилд бол тухайн талбай дээр хөрөнгө оруулалт бол огт байхгүй болсон. Үйл ажиллагаагаа тогтмол явуулах төдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг. Жилд нэг 20-40 сая долларын хөрөнгө оруулалт хийгээ явж байгаа. Бодит байдал дээр бол газрын тосны ордыг ашиглах хөгжүүлэх нь бол тогтмол асар их хэмжээний хөрөнгө оруулалтууд нэмэлт өрөмдлөгийн ажлууд шаардлагатай байдаг. Өмнө нь бол 100-аас 200 сая долларын хөрөнгө оруулалтууд жил болгоо хийгдээ явж байсан. За хайгуулын хувьд бол Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн авах гэрээтэй хайгуулын 11 талбай байна. Нүүрсний давхаргын бүтээгдэхүүн авах гэрээтэй хайгуулын 7 талбай байна. За хамгийн сүүлд бол газрын тосны хайгуулын галб 11 талбай дээр үлгийн ордын газрын тосны баялагын үнэлгээ нөөцийн тооцооны тайлан эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлсэн. За ашиглалтын баталгаат